Би болохоор тийм ер нь бол спортоор хичээснээр янз бүрийн хүчин зовлон, бэртэл гэмтлүүд байл янз бүрийн нэг тийм стресс гэдэг юм уу, тийм зүйлүүдээс айгүй ингээд хол амар амгалан тийм. Яг тэгвэл нөгөө нэг би өөрөө яг тийм хоол айгүй хийдэхгүй юу. Тэгэл өөрөө ингээд бүх хоолоо бэлдээд ингээд явдаг. Тэгэхээр ерөнхийдөө өөрийнхөө одоо эрүүл мэндэд гэх юм уу зөв хоолснороо зөв дасгал хөдөлгөөн хийснээрээ л ер нь янз бүрийн хүчил юмнаас хол байдаг юм болов. Самбано намайг Батмөнхийн Инх бат гэдэг бодибилдинг фитнесийн тамирчин багш дасгалжуулагч мэргэжилтэй Монгол улсын 6 удаагийн аварга, Аз тивийн аварга, Арнольд Классикийн аварга, олон улсын хэмжээний мастер цолтой ийм залуу байна. Эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь энгийн зүйлээс эхэлдэг. 7 хоногийн 3-аас 4 удаа 1-2 цагийн бэлтгэл. Заавал фитнес биш те. Гадаа гүүх байж болно. Орой гэртээ ажиллаад тарж очиж гэрээрээ бас ингээд хөнгөн дасгал YouTube-ээс хараад хийдэг ч гэх юм уу. Аль эсвэл ажил дээр офс ажилтаа хүмүүс маань нөгөө суугаа ажилтаа учраас нуруу хөшдөг. Тэгээд нөгөө хөвлийн таргалтыг буруу олсноос болж хөвлийн таргалтууд ингээд ихсгээр нуруу суулт ингээд үүсдэг байхгүй юу. Тийм учраас аль болох зөв хооллоод ингээд дасгал хөдөлгөөн хийж дасгал хөдөлгөөнийг хийж үе маань ингээд шингэнэ ингэж нөхөж ялгаруулж идэг. Тийм учраас манайхан нөгөө нэг юм хийхгүй ингээ уучаар босч босгоор ингээ шар усмас дуурайд идэв шүү дээ. Тийм учраас аль болох ингээ нөгөө хөдөлгөөн амар чухал шүү. Тийм болохоор манайхан 7 хоногийн 1-2 удаа ч юм уу те багтаа яаж хийгээд нэг ямар нэгэн байдлаар гадаа сагс тоглох ч байсан болно шүү дээ. Чөлөө цагаар ерөнхийдөө спортоор зөв боловсон өнгөрүүлээсэй гэж хүсэж байна. Дасгал хөдөлгөөн тэгээд зөв хооллолт бол маш их чухал. Ажлын цайны цаг хүртэл хоолоо идэхгүй ингээ өглөө өлий явчихдаг. Тэгээд цөс ингээ нойр өвчрхамны ялгархгүй учраас бид нар гинт өдөр хоол идээд ингээд хамаг бие юмаа өвтгдөг. Аль болох ингээд уургалаг хоол хүнс хэрглэж байгаараа өглөө заавал өглөөний хоол хүнсийг хэрглэж байвал зүгээр шүү. За би өөрийнхөө эрүүл мэндэд болохоор хөрөнгө оруулалт дасгал хөдөлгөөн хийдэг. Дээрэс нь бол өөр ингээд хоолоо бэлдээ за өглөө босоод өндөг авьяас те энэ бол хамгийн одоо бест өглөөний цаг гэх юм уу. За өндгөө харлаад авьяасаа хийгээд тэгээд уур гэдэг бол уурга хийгээд сайхан хутгаад пэчэнд шарахад л тэр чинь нэг 3-4 минутын дотор өглөөний цай чинь болчихдээ шүү. Тэгээд энийг ингээ идээд за тэгээд түрүүн бас хэлсэндээ өглөө өлөн битгий явж байгаараа тэгээд ингээ өглөө заавал өглөөний цайгаа ууж байгаараа. За тэрнээс ингээд уураг нүүрс ус гэдэг юмаа би авчдаг. За тэгээд өдөрт 3 удаа махан ол иддэг гэсэн үг. Тэгээд уургалаг нүүрс ус ихтэй. Орой бол 6-аас хойш нүүрс ус авахгүй уургалаг болон шинэ оны салаад хөнгөн хооллоод. За тэгээд дасгал бол 7 хоногт мэргэжлийн тамирчин учраас 7 хоногийн 6 өдөр 3-аас 4 цагийн бэлтгэл хийдгээ. Тэгээд нойр бас маш чухал байдаг. Орой айл болох эрт цаахан унтаж амрах юм бол маргааш ажлын бүтээмж маш өндөртөө байдаг. Тийм учраас бас залуусыг оройд эрт унтаж амарч байгаарай гэж хэлж юмээр байна. Миний хувьд ингээ шавнартай захидаг зүйл маань бол 3 юм гэдэг их нээлж байна. Хамгийн нэгдүгürt хоолоо одоо маш сайн зүг барих тий. Хоёрдугаарх бол дасгал хөдөлгөөнөө чин сэтгэлээсээ тултлах. За гуравдугаард бол нойр маш чухал. Тэгээд сахилга бат. Яг бол хувийн зохион байгуулалт тэр нөгөө эрт унтах өглөө эрт босоо өдөржин идэх хоолоо бэлдэх тий. Тэгээ маргаашхаа ажлыг төлөвлөөд өөртөө ингээд дасгал хөдөлгөх цаг гаргах гэд. За яг энэ шиг ингээд бусад бас залуучууд тэгээ уриалахад ингээд өөрсийнхөө юуг сахилга баттай байгаад ажиллаа маш сайн төлөвлөж ивэл зүгээр юм болов гэж боддог. Би ингээд нэг өдөр ингээд оройн ч юм ингээд юм алдчих юм бол маргааш одоо тэр хооллолт ингээд бүх юм бас алдагдах гэдэг учраас ерөнхийдөө ажиллаа айгүйх төлөвлөж явдаг. Тэгээд ингээд зөв хооллох аль болох ингээд өөрснөө эрүүл байх нь мэдээж цаашаа ингээд олон тэмцээн уралдаанд юм уу одоо өөрийнх нь ажил карьер тий бүх юмд ер нь хүн эрүүл байж амжилтанд хүрдэг. Тийм учраас бүх залуусад амжилт хүсье.